шидээд өглөө. Ерөнхийдөө яваад явж гинаа. Ер нь бол жоохон хүчтэй шаашаа татна үхээс биш нэг хайхтар юу яагаад ээлгүй юм бэ? Юу юм бэ тийм ээ? Сан сопс гэж. Янхуудаа ер нь том амтай. Тэрүүгээс өсрөөдөөс явж чинь юм байна. Хөөе, за сайхан ийм амтныг барьсан. Одоо наадхыг угаагаад эргүүлээд тавьчих. Шамаас их амьдруулаад буцаа тавьж гин. За явах нь харъя. Явж гинэ. Авчиж ахад нэг алтай сугс. Тэд зах сороод ирлээ. Энд чинь аваа юм байна уу шүрнийг бодвол. За тэрүүнийхийг бодвол арайч багтэр юм шиг байна. Энэ ихэл гүнзгий авсан байна да. Заанаас кэнэг өрж явах. Энэ гаргаж ирээд. Сая энэ жоохон сапманда нэг жоохон юу авсан байсан. За явлаа. Дунд статистикийн үзүүлэлтээр харж байхад бол нэг 3 шидэл нэг авдаг юм байна. Ерөнхийдөө бол нэг хөө дэвсэн маань. За ер нь халбаг том байх тусмаа их сайн авдаг юм байна. Энэ бол тэгээ их гайхалтай 6 номерын шар блю фокс хаяад ерөөсөө огт тоохгүй байснаа 4 номерын цагааныг хаянгууд эдгээр бол ерөнхийдөө их баяр баясгалантайгаар Тайски Асман гэж орсоор нэрлэдэг. Нэг иймэрхүү юм байдаг юм байна. Ам нь бол нэг юм ерөнхийдөө. Энийг бол маш ястай загас гэдэг. Ер нь загас ч жоохон голонгуй байдаг. Тэгээ энэ загас болохоор энэ өрөөс нь нүдний юм сохор байгаа. Упс. Энэ нүд нь болохоор зүгээр тэр тэгсэн мөртлөө нөгөө нүд нь энэ юм сохор. Ийм загас байт юм байна. За энийг одоо бүгдээр явуулна. Юу нэрэлгээд за явах нь харъя. За явлаа. Оо энэ бол зүгээр бас чирж мэрх талдаа оо юм байна. Ер нь зугаатай байна. Ер нь анх загас барьж сурж байгаа хүн бол энд асман дээр дадлах хийвэл их зүгээр юм шиг байна. Харъя. Ямар ч юм түрүүний байрсан бол биш вэ? Одоо чинь тул загс маань юм илбэг байдаг байсан бол мөн сайхан байна да. Одоо даанч тийм биш болохоор харамсалтай байна. Гэр орон руу буцаах гэж байна. Тийм. Одоо бол ингээд өгчих явчихлаа. Лав нэг асман. Тийм нэг асман. Тэр нэг. Согос. Барьсан загсаас нэгийг авах гэсэн үгүй гэдээсэн юм аа. Би өөрөө барьна гэдээсэн. Тэгээ үнэхээр нутгийн залуу бол мэддэм шиг байна. Наа энэ буцаад өчтөө. Буцаад авах юм уу? Танайха идэхгүй юм уу? Тэр явахтаа авна. Явахтаа. Өнөөдөртөө идэхгүй юм уу? Сүлбүж мүлбэл мэрэгжлийг нэг өмнө харуулж байна тий. Миний анхны загс анхных шиг. Миний анхны загс. Хэрсэн орноос. За. Нэг юм их. Зээ. Бид нар дөнгөж сая барьсан алтын сугсаа ерөнхийдөө нөгөө филе болгоод
хэрцсэн байсан. Тэрнийг одоо жижигхэн болгож порцийн хэсэгт хуваагаад одоо жохон давслаад үндсэндээ шарахад бэлэн болгож байгаа. Гурилд нөхрүүлж байгаа шарах. Загсууд өөрөө их өөрийн гэсэн өрөмс гоё амттай байдаг болохоор ямар нэг амтлагч хийх ерөөсөй шаардлагагүй байдаг. За тэгэхээр порцийн хэсэгт хэрцсэн загснуудаа аваад ерөөсөй үндсэндээ гурилд хоёр талаар нөхрүүлээд өөр бол давсалцсан байгаа. Гал маань харьцангуй айгүй халуун болцсон юм байж байгаа. Тэгэл энэ дээр ерөөсөй ингэж хийгээл яг бооцох шиг. Тэгэхээр тос бол та нар харж байгаа харьцангуй айгүй ариун байвал сайн. Ягаад тэгэхээр тус нь багтах тусам наалтах магадлал их байдаг. Тэгээ энэ маань одоо уул нь зориултын юу биш учраас хариулан тав биш учраас бас наалтах. Тэгэхээр ихэнх хүмүүс загсыг харахтаа хурдан болох зорилгоор таг тавьдаг. Тэр бол одоо их буруу үзэл. Ягаад гэвэл зэрэг энэ шарсан загас биш. Жигэнсэн загас болж хөрдөг учраас энэ загас маань өөрөө ондын хувьд бол бооцох шиг сайхан шаргалтаж хатуу загас маань баг болж байна. Одоо та бүхэн эргүүлэх явцыг харъя. Энэ бол одоо үнэхээр гайхалтай сайхан шаргал өнгөтэй ямар шохон онцгой байдалтай загас шаргаж байгааг та нар үлгэстэй харж байгаа бах. Тийм болохоор одоогийн байдлаар наалтсан юм алга. Ингээд уусаараа би сая загсаа эргүүлж явах хэвчээ. Камера сайн барьж чадлаггүй нэг мэдээ хажууд ишээ зургийг авч байна. Ингээд шарчсан загас бол одоо дээдсийн хоол гэж тооцогддог. Тэгээд бид нэр алтан сугас гэдэг загсыг бол одоо ястай тааруу загс гэж хүмүүсийн ярьдаг. Тэр байдлыг бол үүсгэж энэ бол амттай гайхалтай загс гэдгийг нотлохыг хичээж агмаа. Тэгээ үндсэндээ загс маань баг болчлоо. Одоо бид нар бол энэ загсаа гаргана. Одоо та бүхэн харж байгаа энэ бол болцсон загсны чип биднэрт одоо гаргах тоогоо харамсалтай байгаагүй учраас энэ нэг удаагийн та бүхэн за нөгөө талаас нь харах юм бол арай илүү шаргалтсан байдалтай юм. Энийг бол одоо ер нь бол загсны чипс буюу загсан буурцэг гэж одоо бид нэрлэж байна. Тэгээд энэ шарсан загас дээрээс нь ногоон сонгомтойгоор ер нь сэргэн мандалтын үе ихэлсэн гэж олсууд маань алины жүүстэй ногоон сонгомтой шарсан алтан сугас гэдэг загсны нэг оройн хоол маягийн нэг юм хөвлөртэй зүйл та бүхэнд харагдж байна. Ингээд энийг одоо хэрхэн идэх вэ гэдгийг бидэнд залуучууд маань харуулах. За ингээд ер нь чипс ямар шуухан байгааг залуучууд өөрийнхөө юугаар хэлж өгөөрэй бидэнд. Сэлэтэй. Тэгэхээр энэ дээр бол ер нь загсны амт гэж юм байна уу наа чи ер нь. Үнэхээр амттай байна. За баярлалаа. Өстө янзын амттай юм байна. Анх удаа идэж үзэж энэ их өндөр байна. За баярлалаа. Загс хэрхэн шарах вэ гэдэг бяцхан хичээлийг явуулсан бичлэг байлаа. Баярлалаа баяртай. Багийн ахлагчаар од хоёр тэгээд туслахаар насан бол тэгээд жолоочоор од гэрэл нар ингээд нэгэн сайхан групп болон аялж байна да. За бид нар одоо завхан сумыг шигдээд явж байна. Завхан сумыг чиглэхийн тулд бид нар сая 4-ний сахилгаан станцаас гараад чон арих гол дээгүүр нэлээ хэсэг цаг аваад ийшээ завхан сум руу гараад ирэхэд сая үнэхээр гайхамшигтай сайхан хөндийгөр давхлаа. Энэ бол ерөөсөө тэгш буюу Монгол улсын нийслэлийг ийшээ нүүлгэхэд бол үнэхээр болох ус тийм сайхан газараар тэгсэн харамсалтай нэг жоохон орой видео хийлээ. Тэрнээс иш үнэхээр сайхан цэлийсэн сайхан тал байна. 4 уулын дунд нэг хүн чигэж өгч яхахын оронд бол энд бол нийслэлтэй шийдвүүлээд нүүлгчүүд мөд сайхан өгчтэй гэж бодлоо. Эсвэл японочдтой нийлээд нэг сайхан жижигхэн хотхон байгуулалт гэж бодлоо. Ямар ч байсан Мормонд хавна нэг иймэрхүү чөлөөтэй сайхан газар байх. Насан бол очиж одоо дааган дээр муртахаар явлаа. Шилжи нааскаг өстө лав узлаа даа.
Энэ наас гэж хүн гарах шүү дээ. Очоо чихтэй давт юм байна. Бид нар сая Хэрэгснураа тойроод Хэрэгснурын араар байгаа асфальтын замаар явж өндөр хайхтай сайхан зам байна. Шорон замаар явж байгаад ийм асфальтын замд орно гэдэг бол үнэхээр хаашаад идээд юм шиг санагдаж байна. За ингээд бидний баруун гар талд бол Хэрэгснур маань харагдаж байна. Өрсөн ер нь бол одцомог гэхдээ аян замд наскаа юм бол хатууна хатсан бөгөөд амтны нэгс байж гэдэг нь одоо ганцаг болмаар байна. Тэгээ энэ нэг байдлаар бид аяллаа шааш төлөвлөж байна. Улаанбаатар телевизээр үнэхээр мэдэхгүй байна. Бид нар үнэхээр зэрлэгээр аялж байна. Ямар GPS адаг, ямар ч газрын зураг адаг энэ арднаас асуугаад цааш явж байна. Ингээд ардны GPS-ээр өдөрдүүлээд энэ аяллаа шааш төлөвлөсөн. Хэрэгснурын араар өнгөрч явна. Яг ингээ өнгөрч явхад ийм гайхалтай байгалийн тогтцыг бид нар харж болж байна. Энэ карбонатын гартаа уулзж байх шиг байна. Ер нь бол маш олон янзын юунаас бүрдсэн ийм уулын давхаргууд байгааг бид нар гайхалтайгаар харж болж байна. Тэгэхээр энэ Хэрэгснур маань өөрөө өжиртэй нуур учраас ер нь байгалийн тогтцол их өрнөж байт юм байна. Харахад нэг элсэн цүл мэдчих юм байна. Маш хурдан явж байгаа учраас дуу чимээ бол асрын хөдөлгөөний мохор зүгээр ажиллаулаа. Тэрийн сэтгүүр Хэрэгснур гэдэг биш зурагтай юм байна. За бид нар Хэрэгснурын хаяан дээр дугуй маань хагараад машинтайгаа ирээ зогссон байж. Хамгийн харамсалтай нь өцгтөр бидний запас дугуй хагарсан. Запас дугуй хагарсны дараа бид нар запасыгаа ардаа хийцэн явж итэл бас нэг дугуй маань хагараад ингээд хоёр дугуй маань хоёулаа хагарсан учраас цаашаа хөдлөх ямар ч боломжгүй болсон. Тэгээд хамгийн сонирхолтой нь эргэн тойронд ерөөсө дугуй засварын газар огт байхгүй байсан бөгөөд энд нэг юм ахтай таарад энэ ах маань өөрөө бидэнд сайн үүдээс ингэж дугуйг маань нөхөж өгч байгаа маа. Тэгээд ер нь бол хээрийн замд явахдаа бид нар заавал дугуй нөх запас нөхөөстэй явахгүй бол ер нь эцсийн үр дүндээ бол бид нар баалрах юм нөхцөл бүрддэг юм байна. Тэгээд ингээд насан болд маань энд дугуй янзлахад нь тус болоо зогсож чинь нүүрэндээ цагаан самблог төрхсөн ер нь борлохгүй ахыг хичээж байгаа. Гэтэ хаваад очиж борлох нь тодорхой учраас одоо ингээд димэл хийжсэн юм шиг санагдаж байна зүгээр. Гэтэ яг. За ямар ч байсан нөхөөс тавих гад тэнд бид нар юм янзлж чинь цав төрхөж байна. Гараар ингэж төрөх гэж сайхан чиг тартсан шүү дээ. Бадармаатай юм дээр чинь дөнгөж дүрсэн болоод яах юм бэ те? Өөрөө энэ бас нааддаг. тийм өөрөө нааддаг. Одоо зүгээр энд нь бол төрөхөж байхгүй. За энэ бол ингээд өөрөө цавуутай юм нөхөөс үйдэг гэхэд энэ хүнд даацсан буутсан машинууд дээр тавьдаг гэж хэлж байна. Тэгээд энэ бол ер нь явалтанд нөлөөлөхгүй юу? Нөлөөлөхгүй наач уйн. Уйн уу? Тороостой байна надад. Бид нар том машинууд нэг буудах чинь ямар ч их нэг ийм хөө нөхөөсөд бол нэг л яваад байдаг шүү дээ. Аа. За. Энд нааш өгч чад. Алхаа өдөр алах ёстой ялж байгаа. Би талбан баг болохоор. Алхаа өдөр яраа. Алхаа өдөр яраа. Тэсэн дээрээ. Тийм. Ахмаа ганц кол ууч. Кол. Зүгээр кол юм. Тийм зүгээр кол. Энэ автомат хийлэгч маань шатсан. Тэгээд ингээд насан болд одоо 3600-аар дараад явж байна. За эсрэг талаас нь тос төрхөстэй сууж одоо баларсан гэж нөхдүүд үтсээ одоо эсрэг талаас нь хийхээр шийдэж байна. За ёстой амжилт гэж нэг юм байт юм шиг ёо. Ээлжид саад утгаар бидний амьдрал тохиолдлоо. Энэхүү аялал бол үнэхээр барцтай, дугуунд бол үнэхээр халтай аялал болж байна л да. Сая бид нар явж исэн замд маань одоо энэ доор авчраа тавьчихсан байгаа. Энэ ресторын хэсэг таарад энэ дугуугаа тийм хаг буудууллаа. Ингээд үндсэндээ запас дугууг болсон. Запас дугууг болно гэдэг бол эцсийн үр дүндээ одоо дугуй хагруулд бид нар нам суулаа гэсэн үг.
бид уулын залбирал хийж энэ зам ажлуудыг хичээж байгаа даанч байдал маань нэг иймэрхүү байдалтай болчиход байна. За та бүхэн тэр ууланд харж байгаа бох тэр хэсэг бол дугуйн маань хаг буутсан байгаа хэсгийг хараад ажиглаж болно. Яалчгүй ийм ресор ингээд замдар хайдаг энэ хүмүүсийг бол одоо юу гэж хэлмээр юм дээ. Гэтэ их л орцтой ил болж энэ да. Дугуунд бол халгаатай гэж нэмэр запас дугуй байхгүй. Үндсэндээ бид нар 4 туудаага хагарч байгаа бөгөөд ингэж хагарснаас болоод өөрөөр хэлэх юм бол бид нар зогсвол нэг бүсэн нам зогсох ийм аюул тулгараад байна да. Дугуй маань хаг буутсан. Яг одоо байдал нэг иймэрхүү харагдаж байна да. Дугуйд ингэж ажиллах болсон одоо ямар ч үс запас гэдэг юм байхгүй болсон. Ингээд иймэрхүү байдалтайгаар бид энэ замаа шааш үргэлжлүүлэхээр итгэл төгс байна да. Одоо ямар ч үс өөр зам байхгүй, бид урагшаа явахаас өөр арга байхгүй. Шоо насан бод 2 маань ер нь дугуйны мастеруд болсон. Ер нь бол одоо дугуй солих бол үндсэндээ нэг 2 минут 17 секундын ажил болж хөврлээ эдний хувьд. Гэхдээ одоо ахаад солих дугуй байхгүй учраас бид нар өөр ямар ч юу алгадаа. За бид нар одоо тосон цэнгэл дээр 4 туудаага хагарсан дугуйнда манжат тавиад манжатан дээр Орос 69 олгоо хийгээд ямар ч байсан хагарсан тэр дугуйгаа нэг сэлбэгэнд аваад ингээд цаашаага хөдөлж байна. Ер нь яг одоо цаад чинь бол шоо харуулах уу эдрийн бол гэдэг голын хөвөөр бид нар явж байна. Тосон цэнгэл бол ер нь Монголын хамгийн хүйтэн цэг. Тэгээд ихүү сумыг чиглээд манай ил цаашаа үргэлжлэлээ. Өшөө адал явдлууд маань цааш үргэлжилсээр яг одоо хот хүртэл биднэрт 800 км үлдээд байна. Одоо хагасаа өдрийн оройны 10 цаг 8 минут болж байна. Бидний өмнө 800 км зам зураагаас та. Ингээд за бид нар одоо сартуудын явчихгээрээ. За ингээд бид нар за сартуудын нутгаар гарах гэсэн чинь гарам иймэрхүү болцсон учраас бид нар ачааны машин дээр ачуулж ийн өөрсдөө. За энэ залуу биднийг авчгаараа ярьж байгаа. Бичлэг хийж явна шүү дээ бид нар ч бас зүгээр яахгүй нэг. Өөр чинь бид нар шөнийн 1 цагийн үед энэ газар хүрэлцэн ирлээ. Энэ газар Баян Товх гэдэг газар бөгөөд Ганц дэлгүүр гэсэн нэг ийм байшингийн гадаа ирээд яваад орсон чи ерөөсөө 2 бандан байна. 2 бандан дээр хивс тавьсан байна. Тэгээд хивсэн дээр гараад унтвал унтах гэж хэлсэн. Тэгээд хүний хоногийн 1500 төгрөг гэсэн ийм үед хамгийн хямдхан одоо Монголд байгаа буудал бол энэ байх шиг байна. Тэгээд бид нар чи шөнө ядарч явсан. Дээрээс нь энэ солонготын даваа үед өсөж байгаа учраас айгүй хүүтэн байсан. Ер нь ойролцоогоор нэг 7-8 градустай байсан болохоор ерөөхдөө яаж хонондоо гэд нэлээд санаа зовгонгүй явж исэн. Гэтэл энэ дээр гараад ирсэн 1500 төгрөг нь айгүй байхaltaй сайхан хонох юм боловч бид бүрдсэн. За тэгээд 500 төгрөгөөр бид нар нэг юм аягтай тараг авсан. Аль хэдийн чихэр мэхрийн хутгацсан тараг байлээ. Тэгээд 5000 төгрөгийнхээ өрөмтөө хольж оройн идчихэд бид нар унтсан. Тэгээд одоо тэг 8 жоох өнгөрөөд өнгөсөө сэрчээ байж байна. Тэгээд одоо бид нар яг энэ зам үүд өгсөн. Энэ бол сайжруулсан шорон зам. Ер нь бол асфальт тавьж байгаа маань сая хэсэг газар 2 газар асфальт тавьсан байсан бөгөөд энэ зам маань бол дээшгээ солонготын даваа үүд өгсөж байгаа юм зав. За ингээд бид нар цаашгаа яваад солонготын даваан дээр гарангуутаа энэ солонготын давааны талаар нэг хитэн үгсийг хэлэх болно. Тэгээд бүгдээрээ ер нь Улаанбаатараас гараад баруун зүгийн чиглэлд явж байгаа чиглэлүүд дотроос хамгийн өндөр даваа болох солонготын даваа гэдэг энэ давааны талаар нэг хитэн зүйлийг хэлж бичлэх болно. Үндсэндээ түүндрийн бүс
дуусаад өөр ямар ч ургамал ургах боломжгүй болцсон орчин. Энэ бол одоо байгаль дэлхийгээр ярих юм бол хойд мөсөн талаа өргөрөгт орж ирж байгаа тийм байгаль цаг уурын нөхцөлн дээр ажиглагддаг. За бид нар одоо аян замаа шааш үргэлжлүүлж байгаа бөгөөд манай экспедиц Солонготын даваа өөд өксөхөөр бэлэн болоод энэ дээр зогсож байна. За ингээ та бүхний дэлгэцснээ тэр гайхалтай сайхан оранж цэцгүүд харагдаж байна. Энэ оранж цэцгүүдийг Азийн жамин мэдэг гэж нэрлэдэг бөгөөд энэ Азийн жамин мэдэг гэдэг цэцэг бол үндсэндээ 100 гэдэг үлрэл ирсэн гэдгийг нотолж харуулдаг ийм гайхалтай цэцэг байдаг. Байгалыг үнэхээр өнгө төсийн засдаг. За ингээд жоохон дээшлэх юм бол тэр дээдлэлт нэг хитгэн хушургацсан юу байна? Толгой байна, уулын орой байна. Тэр нь бол юу харуулж байгаа вэ гэхтээ зэрэг хад асган дээр ургацсан байгаа хуш хитэн хар моднууд бол энэ бол бид нар түүндрийн бүс буюу байгаль дэлхий бол өндрийн бүслүүр өргөргийн бүслүүр гэсэн хоёр хэсэгт хуваагддаг бөгөөд тэр нь үндсэндээ баг адилхан байдаг. Хойшлох тусам тайгын ойн түүндрийн ойр руу шилжээд түүндрээсээ цаашаага ямар ч ургал мургах нөхцөлгүй тийм байдлыг харуулсан мөсөн цасан тийм ертөнц бол чөвөрдөг. Яг одоогийн байдлаар энэ өндрийн бүслүүрээр харах юм бол бид нар дээшигээ тайгын бүсөөд өгсөжсэн бөгөөд одоо тайгын бүс дуусаад дээшигээ түүндрийн бүс харагдаж байгаа нь бол тэр халзан уулан дээр бол харагдаж байна. За ингээд цаашаага бид нар харах юм бол энэ Солонготын даваа өөд өгсөж байгаа гайхалтай замыг харж байна. Энэ зам нь ерөнхийдөө сүүлийн 3 жил бол тавигдж байгаа зам. Тэгээ энэ замаараа Солонготын даваа болох баруун бүсийг чиглэсэн хамгийн өндөр давааг гарахыг зориулаад хийж байгаа энэхүү даваа бөгөөд урд нь бол ер нь их л сайн тэрэгтэй мундаг жолооч нар давдаг байсан давааг бол одоо хөнгөн тэрэгтэй Accent, Corolla өчигдөр Crown өшөө юу Camry гэсэн хөнгөн Япон тэрэгнүүд бол энэ дээгүр чөлөөтэй явж исэн. Дээрээс нь Vanquish Accent гэх солонгос тэргүүд бас нэгээр явж байгаа харагдсан. Тэгэхээр энэ бол мэдээж арга дэргэдийн амьдралыг бол хамаагүй хөнгөвчлж байгаа гэдэг нь ойлгомжтой. Тэр хамгийн цаана харагдаж байгаа алсын тэр уул бол одоо түүндрийн бүсээс дээшээ гарч байгаа буюу эннээс цаашаага ургамал үгүй гэсэн ийм утгыг агуулсан юм уул байж байгаа. Тэгээ бид нар дөхөөд яг даваан дээр гарангуудаа бичлэгээ цааш нь үргэлжлүүлэх болно. Ер нь бол бид нар их л өндөрт гарч байгаа бөгөөд нутгийн иргэдийн хэлснээр бол 2776 метрийн өндөртөө энэхүү давааг давхаар өсөж явна. За энэ бол одоо үндсэндээ мөсний хайлт хэмжээг өнөөдөр 6 сарын 14-ний өдөр одоо энэ уулын гол дээр байгаа энэ мөсөн давхаргыг бүгдээрээ харъя. Үндсэндээ 100 болцсон Ази жамин метр гарцсан энэ гээд яриад байгаа боловч энэ маань яг иймэрхүү байдалтай гараад байж байна. Энэ бол уулын ойрглоос орж ирж байгаа үнэхээр гайхалтай цэвэр гол байгаа мэдээч хэрэг. Гэхдээ шар усны үер нь арилаагүй байгаа учраас усны өнгө маань ийм шар өнгөтэй хэвээрээ